Эцсийн өдрүүдэд эзэн Есүс 2 дахь удаага бие махбодтой болж эргэн ирсэн. Тэр бол төгс хүчит бурхан юм. Төгс хүчит бурхан сая үнний үгийг илэрхийлсэн. Төгс хүчит бурханы үгийг сонссны дараа бүх урсгал улс орны үннийг хайрладаг хүмүүс энэ бол бурханы дуу хоолой гэдгийг таньсан. Тэд эцсийн өдрүүд дэх төгс хүчит бурханы ажлыг уриалган хүлээн аваад түүний сэнтийн өмнө эргэн ирсэн. Энэ нь эзэн Есүсийн үгийг яг таг биелүүлж байна. Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Хаанчлалын эрен үеийн чуулган хэрхэн бий болсныг та мэдхийг хүсэж байна уу? Бурхан хүмүүсийн дунд аль хэдийн асар их ажил хийснийг та мэдэх үү? Хаанчлалын сайн мэдээ асар их төгж буйг харахыг та хүсэж байна уу? Христийн хаанчлал газар дээр хэрхэн биелэлээ олж байгааг мэдхийг хүсэж байна уу? Та Христийн хаанчлалаас хувь хүртхийг хүсэж байна уу? Энэ бүх нууцыг мэдэж авъя гэвэл энэ онлайн номлолд нэгдээрэй. Энэ нь төгс хүчит бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс гэдэгт илүү итгэлтэй болоход тань туслах болно. Манай Библийн хичээл өдөр бүр үнэгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 7 цаг, өдрийн 12 цаг 30 минут, оройн 19 цаг 30 минутаас Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу.